Цэнгэг клубын хамт олон маань ерөнхийдөө 2016 оны нээлттэй болон намрын хаалтыг ингээд клубээр бараг бүрэн бүрэлдэхүүнээр ингээд ирээд загасчлаа. За хамгийн тоон флайер миктэй тул гарч ирлээ. За бүгдийн сайхан буцаагаад тусанд тавилаа. Аялж явах хугацаанд бол нутгийн 3 байгаль хамгаалагчдаас дайралтлаа. За тэгээд тэдний бас ажил хөдөлмөртөө танилцж бас нэлээд асуудалтай хуваалцлаа. Бас хэцүү хүнд одоо ийм газруудаар ингэж нутгуусаа хамгаалж хуулийнхаа өрөөнд ингэж нуур загаслынхаа талаар хуулиа дийдэлж баримталж явж байгаанаас их сайшаалтай санагцаа. Тэгээ ингэж намраа идэх сайхан болж байна. Сайхан болоод одоо өндөрлөө. Ерөнхийдөө барьж үзээгүйгээр л их сайхан тул барьлаа. Тул маань залуучуудын сайхан хамгаалж байгаа хүчинд өсөж байгаа юм байна. Энэ байдлаар нь өсгөж үржүүлээд сайхан том тул болох хэрэгтэй байна. Тэгээ ерөнхийдөө яг миний бие бол энд ирээд нэг 10-аад тулбаг гаргалаа. Сайхан л байна. Загасчлалд яваад одоо энэ удаагийн айлс шиг ийм олон одоо тул барьж үтсэнгүү. Манай нөхдөө сайхан олон тул барьлаа. Тэгээ одоо нийт загасчтай уриалахад одоо зэвг хадран загсаа бас хамгаалахаар болсон юм шиг санагдчих шүү. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. За байгаль хамгаалагч нартайгаа уулзсад нэг юм сэтгэл төрж байна л да. Хамгаалж байгаа талбай маань бас нэлээд том байгалийн үзэсгэлэнт газар учраас хүн одоо загасчид болон аялагчид их ирдэг. Тэгээд байгаль хамгаалагчид маань өөрсдөө хурж ажиллаж чадахгүй байна. Маш олон үзэсгэлэнтэй голын эрэг сайр тохоонууд байна. Тэгэхээр энэ нь бол байгаль хамгаалагчдыг одоо тоогийн нэмхийн чихэн юу гэхээр тэрнээс илүү хангамжтай одоо орчин үеийн технологиор одоо техникээр тоноглох ядаж хоорондоо барьцдаг станцтай баймаар байна. Одоо мотоциклууд нь аятайхан хурд хүчтэй юм баймаар байна. Зарим нэгэн сайн машинтай ачдаг бол хөөгд гүйцэхгүй байна гэж юм. За тэгээд одоо түлшнийх нь мотоциклын түлш нь хүрэхгүй байна гэх юм. Ер нь бол зовлон их байна. Тэг яг хуу ер нь бол дандаа сэтгэлээр ажиллаж байгаа хүмүүсийг төр засгийн дэмжиж за төр засаг нь одоо болцсон мөнтэй бол сайхан загасчлалын анчтын клубүүд маань дэмжиж аль нэг хэсгээр нь бүсдээр нь одоо дааж авч гэдэг юм. Одоо яг энэ манай одоо шип дэвдүүлээ холбоо хамтардаг одоо байгаль орчны одоо нэг юу ч тусгай хамгаалалттай газар гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар дэмжиж ажиллавал бүр бүтээлтэй байхаараа